Хот мөндөр суугт тавтай морил би бол хөтлөгч Инхот. Цус 50 дарангуулагч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Онон бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids болон эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H.C гэмээр ивэнтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Хот мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стелгоны Хот мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За нэг өдрийн хаана вэ? За өнөөдрийн цус 50 дарангуулагч байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгээр ярих хүн бол одоо ямар нэгэн улсын удирдагч биш, ерөнхийлөгч биш, ерөнхий сайд биш, одоо шууд дарангуулагч биш гэж хэлж болно. Гэхдээ харин дэлхийн хамгийн харгас цус алуурчин хамгийн цус дарангуулагчийн цаана ажиллаж байсан хүн гэж хэлж болохоор байгаа шүү. За тэрнийг одоо Йосеф Геббельс гэдэг Хитлерийн нацист Германд нийтийг гэгээрлэн ухуулах сайд гэдэг албан тушаалтаа ажиллаж байсан. За тэгээд эцсийн 3 дахь Райх унахад тэр Берлиний нуувчинд Хитлертэй хамт байж эцсээ хүртэл хамгийн сүлд үнэлж байсан хүмүүсийнх нь баг нэг нь байсан байдаг. Нэг өдөр бас Райхаа гэдэг үтцээ надад. Тийм, зөндөө юм хийж үзсэн. За тэгээд Йосеф Геббельс 1897 оны 10 дугаар сарын 29-нд Германы Райнландын нэгэн аж үйлдвэрийн тосгонд өрсөн дараахан католик айлын 5 хүүхдийн 3 дахь нь байсан байдаг. За тэгээд багасаа ер нь бол эрүүл мэндийн асуудалтай байсан юм байлээ. Баруун хөлн доглоно. Тэгээд тэр нь одоо төрөлхийн гажиггүй эсвэл одоо поли өвчнөс болсон гэдэг нь тодорхойгүй байдаг. Миний таамагэр бол энэ баг одоо төрөлхийн гажиг байсан юм шиг байгаад лээ. Одоо тэгээд энэ нэг хөлн доглон байдаг байсан. Тэгээд энэ доглоноос засуулах гэж маш олон хагалгаанд орсон боловч энэ ердөөсөө амжилттай байгаагүй. За яагаад тодорхойгүй байдаг вэ? Поли өвчнөс гаралтай байсан байж магадгүй гэж хэлж байгаа гэвэл энэ одоо нөгөө Ари үндэстэн гэж байдаг штэ. Германд одоо яг за би маш хэрэгтэй цэвэр цустай эрүүл байдаг. Тэгтэл одоо нөгөө өдөртөгчүүдийнх нь нэг нь одоо доглон төрөлхийн гажиг байгаа бол энэ хүн чинь бас яг энэ тэргүүн дээд цустай үндэстэн хүн биш байна гэсэн үндэслэл гарч ирж эрсдэлтэйс учраас өөрийгөө за би ийм төрөлхийн юм бишээ баг багтаа өвчин тусаад ийм болцсон байсан юм а гэж их ярьдаг байсан байлээ. Тэгээ энээсээ болж амар их ичдэг одоо дутуугийн комплекстэй байсан байдаг. 10 жилдээ ч юм уу жоохон багтаа их шоол болдог байсан уу? Шоолдог байсан. Тэгжилтэй харж байгаа. Тэгээд одоо энэ үед бас одоо хөвгүүд одоо дэлхийн 1-р дайнд оролцохоор явж байхад Геббельс бол өөрөө хөлнөөсөө болж цэргээс голөгдсөн байдаг. Тийм. Гэхдээ хичээлдээ бол маш сайн, ухаантай, тархитай хүүхэд байсан юм байлээ. 1917 онд Райтт хотын гимназийн шилдэг төгсөгч болж исэн. Тийм. Тэгээд эхлээд Бонны их сургууль, дараа нь Würzburg, Freiburg, Мюнхен хотын их сургуулиудад уран зохиол түүхийн чиглэлээр сурч төгссөн байсан. Тэгээд 24 настайдаа 19-р зууны Германы уран зохиол сэдвээр Жуд профессороор удирдуулан доктор хамгаалсан. Энэ тэгээд маш том амжилт байсан юм билээ. Тийм. Жуд профессороор удирдуулан доктор хамгаалсан гэдэг нь бол нэг янзын амар сонирхолтой байгаа. Яагаад гэвэл Геббельсийн талаас энэ үедээ нэг амар Жудүүдийг үзэн яддаг биш байсан юм шиг байгаа байхгүй юу? Тийм байж шүү дээ. Хэрэв энэ үедээ тийм байсан бол би танаар удирдуулахгүй. Тийм. Хажууд Герман байж ах чинь гэж дээ тий. Тийм. Гэхдээ энэ профессор нь бол эхний сонголт нь бол байгаагүй юм байлээ удирдуулах. Гэхдээ эхний сонголтын профессор нь бас л ялгаагүй Жуд профессор байсан байгаа байхгүй. За тэгээд 26 настайдаа сургуулаа төгсөөд хэд хэдэн жүжигийн зохиол бичсэн боловч театр тэрийг нь ердөөсөө ойшоож үзээгүй. Тиймээс төрсөн тосгондоо буцаж очоод хувийн багш банкны тейлер болсон байдаг. Тэгээд банкны тейлер байхдаа ажил маш их үзэн ядаж тэгээд өөрийгөө цогтөг байсан гэдэг. Тэгэхээр одоо нэг янзын инээдтэй юм. Хитлер ч юм бас өөрөө уран зургийн сургуульд орж чадаагүй шүү дээ. Тэгээд Геббельс бас театрт орж чадаагүй хоёр уран бүтээлээр амжилт олж чадаагүй хүмүүс дэлхийн хамгийн амар дарангуулагч нар болсон байгаамаа. Тийм ээ. За тэгээд тухайн үед Германы эзэнт гүрэн болон 2 дугаар Райх гэж явдаг байсан. Тэгээд дэлхийн 1-р дайнд ялагдаад Ваймарын бүгд найрамдах улс болж өөрчлөгдөж байгаа. Тийм. Тэгээд дэлхийн 1-р дайны дараа эдийн засгийн нөхцөл байдал маш их хүнд байсан. Инфляц бүр хамгийн дээд түвшиндээ очсон байсан байдаг. Одоо хүмүүс ч нөгөө зургуудыг харж ирсэн баг тий. Одоо баг ингээд маш том ууттай мөнгө авч явдаг байсан цаг үе байсан байгаа. Тэгээд энэ үед Геббельс юу гэж боддог байсан бэ гэвэл Герман улс ингэж дэлхийн дахины гудамжиг болох ёсгүй. Бид бол тэргүүлэгч үндэстэн байх ёстой гэж их гуддаг байжээ. Энийг яаж яг ингэж боддог байсныг нь мэдж байгаа гэвэл 1923 оноос эхлээд насан туршдаа бүр тэмдэглэл бичсэн байт юм бэлээ.
Тэгээд тэр тэмдэглэлийн дэвтэртээ өөрийн сэтгэл санаа, үзэл бодлоо бүгдийг нь бичсэн байдаг. Тэгээд Геббельсийг нас барсныхан дараа энэ тэмдэглэлийн дэвтрээс маш их олон баримт бичиг гараад маш олон хүмүүс одоо ял хүлээсэн байдаг. Тийм үү. Тийм. Нотлох хорийн дүлдэчээд амиа оролцчихсан. За 1924 онд Версалийн гэрээнд гудамшиж, хорсож, өршиж байсан маш олон германчуудын нэг нь бол Юсеф Геббельс байсан. Тэгээ энэ үед маш их олон янзын өөр ном зохиол, яс үндэстэн гарлын талаар номууд уншиж ирсэн байдیں۔ Тэгээд одоо энэ Версалийн гэрээнд ч герман маш хохирж исэн. Энэ юунаас үндэстэй байсан бэ гэж эдгээр өөрсдөө боддог байсан бэ гэвэл энэ жүүдүүдээс болж исэн. Еврейчүүдээс болж байсан гэж боддог байсан байгаа тоххой. Тэгэхээр эхэндээ нөгөө жүүд еврей хүмүүсийг үзий яддаг байсан ч гэсэн жоохон за манай улс ийм эдийн засаг амар муу гадаа тий. Одоо би ягаа сайхан амьдарч чадахгүй байна. Хэднэрээс болж ин тоо гэж жоохон улам уурн хүрээд тэднийг үзэн яддаг болж эхэлсэн юм шиг байлаа. Тэгээд энэ үедээ Элзи Янка гэдэг залхан багш хүүхэнд дурлаж үерхэж байснаа жүүд тусдаа гэдгийг нь мэдээд шууд тэр дороо сэтгэл нь хуураад салсан байдаг. Тийм үү. Тэгэхээр чайр дурлалаас хүчтэй юм болж байна тийм ээ. Тий. Тэгээд тэр тэмдэглэлийн дэвтэр дотроо амьдралын анхны шидэт нандин зүйл минь цэвэрлээ гэж бичиж байжээ. Би ч нөө кино их үздэг хүн. Тэгээд кинонд ч романтик кинод их гарна л та. Тэнгүүд найз хүүхэн еврейч байсан ямар ч цустай байсан хамаагүй түүндээ дурлаа цаашаа явдаг байхгүй юу? Тэгвэл энэ дээр байдал яг эсэргээрээ эсэргээрээ. За 1920 оны дундуур нацист нам нь Германы үндэсний социалист ажилчдын нам гэдэг нэртэй маш жижигхэн бүлэг байсан. Энэ үед Адольф Гитлер алдартай нөгөө шар айрагны танхимын бослогоо хийгээд бүтлгүйсэн боловч энэ орлого нь олон зуун мянган үндэсний үзэлтнийг өөртөө татаж намд элсүүлсэний нэг хүн одоо Геббельс байсан байлээ. Тэгээд энэ үед нацист нам дотор одоо социалист болон үндэсний гэсэн хоёр чиг баримжаагаар хуваагдчих байсан байгаа даахгүй. Тэгэхэд Геббельс бол өөрөө ихэндээ социалист талд нь байсан байлээ. Тэгээд Хитлерийг маш их шүмжилж бичдэг байсан. Гэтэл нэг өдөр Хитлер тэрнийг өрж дуутаад Берлинд тэгээд уулзалт зохион байгуулсан. Тэгээд энэ уулзалтаараа нөгөө эцсийн агуу зорилгынхаа талаар Геббельс хэлж байгаа байхгүй. Тэгтэл Геббельс анх шүмжилдэг байснаа энийг нь сонсчод за бүр нацист үзэл баримталд үнэнч бат үнэмштэй болж байгаа байхгүй юу? Үнэн итгэдэг хүн болж байгаа. Тэгэхээр за Германд яг хэрэгтэй удирдахч хүн бол энэ Хитлер юм байна гэж шийдсэн байдаг. Тэгэхээр нэг талаасаа Хитлер хэр сайхан ярьдаг, хэр мундаг хүний тархийг угаадаг байна гэдэг миннээс ил тод харагдаж байгаа. Уг нь бол Геббельс ч өөрөө хүний тархи угаадаг хүн шүү дээ тий. Гэтэл түүнийг тархитж яах гэдэг чинь амар байсан байх. Тэгэхээр тэрнээс бүр хитэхэн дэд төвшний хүн байгаа байхгүй юу? За тэгээд энэний дараа Хитлер Геббельсийг Берлин дэх намын үүрийн дараагаар томилсноос хойш Геббельс нацист байгууллагыг босгож эрх баригч намын дайта болгох ажлаа эхлүүлсэн төгтөйдээ. Тэгээд Геббельс энэ үед нэг асар эрч хүчтэй суртал ухуулга явуулах гээд чадвартай байсан тул Хитлер тэрэнд бүр үнэн сайн итгээд бүр 100% эрх мэдлийг нь өгсөн байдаг. Тэгэхээр за одоо чи надаар хэлэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа өөр 100% явуулж чадхаар мундаг хүн байна гэж ажил үлдээсэн байдаг. Энэ Геббельсээс өөр ямар ч хүнд Хитлер ингэж эрх мэдлийг өгч байгааг. Ер нь бүх юмдаа өөрөө оролцдог байсан те Гитлер чинь. Дайны ажиллагаанд хүртэл сүултээ оролцоод тэрнээсээ болоод ер нь баг ялагдчихж байгаа шүү дээ тийм. Одоо эрх мэдлийн ингээл дарангуулагч юмч базаал сууж байгаа шүү дээ тийм. За хоёлаа ивент итгэж ярих уу. За тэгье. За өнөөдрийн дугаарыг маань эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H.MN вебсайт ивент итгэж байна. За 11,000 гаруй нэр төрлийн витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхан эм, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн бүх бараг нэг дороос онлайнаар захиалах боломжтой ийм вебсайт байж байгаа. За цахимаар жорын цаас илгээж худалдан авалт их боломжтой гэж байна. За одоо ч нэг жортой жоргуу бол олохгүй гэдэг зарим бүтээгдэхүүн тийм байгаа тийм. За тэгвэл жорын цаасаа шууд цахимаар илгээгээд авчих боломжтой байна. За худалдан авалт бүр нь бэлэгтэй гэж байна. За хүргэлт нь өнгөө гэж байна. За энэ бол маш сайхан мэдээ байна. За мөн урамшуул хөнгөлт авах боломжтой гэж байна. За мөн H-Point Loyalty application-ыг ашиглаад худалдан авалт бүрээсээ оноо цуглуулад түүнийгээ зарцуулаад олон урамшуулал хөнгөлөлтөд оролцох боломжтой юм байна. За мөн H-Point-ийг манай Од Мөндөр гэдэг купон гаргасан байгаа. Од Мөндөр гэж англиар бичээд купон код ашиглаад хөнгөлт эдлэх эрхтэй болж байгаа юм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 7722 34 дугаар хавцнаас авах боломжтой. За H.MN гэдэг вебсайтыг итгэлээ. За баярлалаа. За тэгээд тэмдэглэр ахын доо.
намынхаа үүрийн дарга болоод шууд нам дотроо бүтцийн өөрчлөлт явуулж эхэлж исэн. Шууд хэрэггүй гişүдээ хасаад шинэ халуун одоо цуст залуусыг элсүүлж байгаа. Тэгээд одоо шинээр гарч ирж байгаа хөдөлгөөнд хамгийн түрүүнд юу чухал байна гэдэг нь одоо сайнаар ч байна одоо муугарч байна уу танигдах чухал танигдах нь хамгийн чухал байна гэж мэдж байгаа байхгүй юу. Тэгээд Goebbels ямар арга хэмжээ авч ийна гэхээр шууд нөгөө коммунист намын гişүд хамгийн ихээр байдаг газруудад очиод шууд чагсаал цуглаа зодон зохион хийдэг байсан байгаа даа. Энэ нь одоо яаж юм гэхээр одоо сонингийн нүур дээр гарч байгаа байхгүй тий. Сонингийн нүур дээр гарлаа хүмүүс уншлаа. За энэ чинь бас нэг ийм хөдөлгөөн болоод байна штэ гэдгийг хүмүүс бас толгоонд оруулж байгаа гэсэн. Одоо орчин үед байсан бол нэг янзын талбайд дээр Facebook live хийгээд зодон зохион байгуулж байгаа та ямарч ялгаагүй гэж хэлж байна тий. Ямар ч нэг мэдээ өгөөд штэ тий. Сонин дээр нийтлэл гарч яана гэдэг чинь л нэг мэдээ тэнд нэг өгүүлбэр тэр хүмүүс суулгаалаа гэсэн үг тийм. Тэгээ энэ үед бас амар нөгөө товч тодорхой эрч хүчтэй гал цагтай цохилттой ярьж сурснаар төрөлхийн гайхамшигт илтгэгч гэдгээ олж мэдэж авсан байдаг. Тэгээд одоо тэрний илтгэлийг сонссон хүн хэзээ ч үүддэггүй байсан билээ. Тэгээд 1927 онд нацист нам жагсаал зохион байгуулахыг бүр хориглох шийдвэр гаргаж ирсэн. Тэнгүүд одоо за жагсаал цуглаан одоо зодон зохион байгуулж чадахгүй болохоор мэдэн дээр яаж гарах вэ гэдэг шийдвэрээ за би ердөөсөө өөрийнхөө сонин гаргая гэд дээр ангриф буюу довтлогоо гэдэг сонин гаргаж ирсэн. Тэгээд энэ сонин бол одоо зөвхөн нацист үзэл санаа өрлөг өрөө лозунг явуулдаг мэдээ гарч байгаа. За тэгээд 1929 онд Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл уналтад орлоо. Тэгээд дэлхийд даяар их хямрал эхлэхэд энэ нь бол нацист хөдөлгөөний хувьд маш их том боломж гарч ирж байгаа гэж хэлж болохоор байгаа байхгүй юу. Энэ үед Goebbels одоо суртал ухуулга хэмээх хүчрэг их бууны хаамыг шууд Ваймарын засгийн газар руу чиглүүллээ. Германы ард ирэхэд одоо жүүдийн нөлөөгөөр ингэж ядуурч зовж байгаа талаар ам их болгонд амар ярьдаг байсан байгаа байхгүй юу. Одоо за би ядуу байна та энэ хинээс болж энэ жүүдүүдээс л болж байгаа гэж дандаа бүр ярина дандаа тэднийг буруутгадаг байж байгаа. Нөгөө талаас жүүдэд бол түүхэн нөхцөл байдал боловслороо эдийн засаг банк санхүүгийн салбарт гойд амжилт гаргадаг хүмүүс байсан ирсэн. Тэгээ энэ бол одоо нэг янзын Германы маш олон банкуд бизнесүүдийг эзэмшдэг байсан учраас одоо нэг хүмүүс одоо за буруутгах хүн хэрэгтэй байна хэнийг буруутгахгүй гэвэл жүүдүүдийг буруутгадаг байсан. За тэгээд бидний мэдгүй нэвтрүүлгээр жүүдүүд яагаад ухаантай вэ гэдэг нэг дугаарыг гаргасан байдаг. Тэгээ энийг манай үзэгч сонсогчд бас үзээд аваарай. Жүүдүүдийн талаар их мэдээлэл авъя гэвэл. Бидний мэдэхгүй дэлхий тий. За тэгээд 1930 оны сонгуулиар Герман даяар мянган газарт улс зохион байгуулж Хитлерийг ганц өдрийн дотор хэд удаа онгоцоор нисгээд итгэл тавьж байсан. Хитлер ч маш мундаг илтгэл тавьдаг хүн байсан шүү дээ. Тэгээ эцэст нь тэд 18.5% буюу 6.5 сая хүний санал авч ялсан байдаг. За тэгээд жилийн дараа Goebbels Magda Quant гэдэг бүсгүйтэй гэрлэж тэд 14 жилийн хугацаанд 6 хүүхэдтэй болсон байна. Тий. 6 хүүхэдтэй. Тэгээд тэдний гэр бүлийг одоо 3 дугаар Райхын үлгэр жишээ болох Ари гэр бүл гэж ярьдаг байсан. Тэгээд 1932 оны сонгуулиудад марксистууд жүүдүүдийн эсрэг төмөр нударгаар тэмцэх гэсэн шийдвэр гаргаад сурталчилга хулга явуулж 37% саналыг авснаар Райхстагийн хамгийн хүчтэй нам болсон байна. Тэгээд сонгуулийн дараа Хитлер Германы канцлер болж байгаа. За Герман бол энэ үед одоо ч гэсэн ерөнхийлөгч канцлер гэдэг хоёр албан тушаал байдаг. Ерөнхийлөгч нь бол нэг их эрх мэдэл бол байдаг. Хамгийн эрх мэдэл нь одоо канцлертай байдаг байхгүй юу? Энэ бол манайхаар ерөнхий сайд. Тий, ерөнхий сайдтай тэнцэх. Гэхдээ Монголд ч одоо ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр тэнцүү байдаг бол одоо Германда канцлер нь хийх илүү эрх мэдэлтэй байдаг. Ерөнхийлөгч бол зүгээр бэлэг тэмдэг тий. Тийм, бэлэг тэмдэг. Тий. Тэгэд ингэж Goebbels-ийн 10 жилийн турш хийсэн ажлын үр дүн харагдаж эхэлж байна. Тэгээд шинэ засгийн газарт Goebbels үндэсний хэвлэл ба соёлын аппаратыг тэргүүлж ажиллана гэсэн бодолтой зорилготой байсан боловч Хитлер тэр албан тушаалд нь томилоогүй байдیں۔ Ягд гэвэл одоо нацист Германы соёл ухаамсарыг илүү өндөр түвшинд авч чадна гэсэн итгэлтэй байсан учраас төр зүр байлгаж байсан. Тэгээд 1933 оны 3 дугаар сард Хитлер нийтийг гэгэрүүлэн ухуулах Райхын яам гэдэг шинэ яам байгуулж ирсэн. Тэгээд энэ яамныхаа сайдаар шууд Goebbels-ийг томилсон байдаг. За тэгээд шинэ яамны хүрээнд бүх төрлийн хэвлэл мэдээлэл, соёлын үйл ажиллагааг нэг гарын дор төлөвлөлөд 35 настай Goebbels нацист
төрийн дуу хоолой болж хуурж байгаа. За энэ нь ямар утгатай гэсэн үг вэ гэвэл одоо сонин радиогийн өргөн нэвтрүүлэг, кино, театр, хөгжим, дүрслэх урлаг, спорт, зар сурталчилгаа хүртэл сайдын гарт шилжиж байгаа. Тэгээд энэ бүх нь одоо Адольф Хитлер тэгээд түүний нацист намыг алдаршуулах болон нацист үзэл сурталчилгааг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаад байна. Уг нь бол яамных нэр нь гэгэрүүлэх шүү дээ тий. Гэгэрэл. Гэтэл нэг гэгэрээд байх юм бол байгвал Гэгэрээд байх юм байхгүй. Одоо Адольф Хитлерийг шүтэж гинэ гэвэл одоо гэгэрж гинэ л гэсэн санаа байгаад байгаа тий. Тэгээд энэ яамд орж ажиллахын тулд хоёр шаардлага тавьсан байдаг. Эхнийх нь бол айрын гаралтай байх хэвээр. Хоёрт одоо нацист үзэл сурталд үнэнч гэдгээ бодлох хэвээр. За одоо би маш их айрын үндэстэн гэж яриад байна. Айрын үндэстэн яг ямар утгатай вэ гэвэл бүр эртний үед анх энэтхэг Иран гаралтай язгууртаг хүмүүсийг айрын үндэстэн гэж ярьдаг байсан. Тэгэхээр одоо энэтхэг Иран гэрч одоо бор штэ Аз хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл 19-р зуунд энийг нь энэтхэг Иран биш энэтхэг Европ гэж шинжлэх ухааны мэргэжилтэнгүүд буруу ойлгоод нэрийг одоо нэг янзын дээд үндэстэн гэж шилжүүлсэн байгаа. Одоо тэгээд дээд үндэстэн гэдэг хүмүүс нь ямар хүмүүс байна гэвэл одоо манай үзэгчид төсөөлж иж магадгүй бах те өндөр нуруутай, шаргал өстэй, цэнхэрнэтэй тийм хүмүүс байдаг штэ. Кавказ царайтай л гэсэн үг тийм. Тэгтэл яг боддоор арын үндэстэн гэж байхгүй байгаа тоххой. Арын үндэстэн гэх юм бол одоо энтхэг Иран хүмүүсийг арын үндэстэн гэж идэл одоо Герман дээрээ хамгийн одоо дээд үндэстэн гэдэг нь шал ертөсөө байхгүй үндэснийг яриад байна. За тэгээд арын гаралтай гэдэг яаж баталдаг байсан бэ гэвэл одоо 3 үеийн намтраа авчирдаг байсан байлээ. Тэгээд 3 үеийн намтарт нь одоо жуд цус байна уу гэдгийг шалгаж үзнэ. Жуд цус байх юм бол за арын үндэстэн биш байна гэд одоо баг хөдөлмөрийн лагерлаа шууд шилжүүлээд явуулдаг байсан байлээ. Тэгээд одоо ари паспорт гэж болгодог байсан. Тэгээд одоо жуд цус байхгүй ари ч гэсэн одоо нэг янзын жоохон жуд харддаг хүмүүсийг бас тэгэж одоо хөдөлмөрийн лагерлыг явуулдаг байсан. Тэгээд тэр юугаар тэмдэглэдэг байсан бэ гэвэл одоо хамар нь жоохон жуд хамартай ч юм уу. Нүднийх нь зайн хитрхи том байх юм уу? Эсвэл одоо хитрхи том тухтай байх юм бол за чи шууд жуд юм байна. Жуд бас байхгүй ч гэсэн чи нууцсан байна гэдэг шууд зайлшдаг байсан юм байна. Тэгэхээр энэ чинь ердөөсөө ямар ч шинжлэх ухаан байхгүй зүгээр л одоо галзуурч байгаа хүмүүсийн шинж тэмдэг шүү дээ тий. За тэгээд Goebbels сайдар томилогдсоноос хойш бараг сарч хүрэхгүй хугацаанд шууд жуд бизнесүүдийг аль биесээр бойкотлж эхэлж байгаа. Төрийн албан хаагчид жуд эзэнтэй дэлгүүр үйлчлэгээний газрууд цонх дээр нь Давидын од гэдэг нэг 6 шууд од байдаг шүү дээ. Тэднийг зураад тэр газруудаар шууд аль биесээр хүмүүс үйлчлүүлэхэ болж байгаа. Тэгээд энэс нэг сарын дараа сартал ахуулгын хамгийн жигшүүрт үйлдэл хийсэн байдаг. Тэр нь одоо Герман бус гэж үзсэн бүх номыг шатах шийдвэр байгаа. Тийм. 5 дугаар сарын 10-ны орой нацист оюутны бүлгүүд Goebbels-ийн заавраар их сургуулиудад жуд коммунист либерал зохиолчдын номыг овоолон шатаасан. Дотор одоо Зигмунд Фройдын ном байна, одоо Эрнест Хемингуейн ном байна. Бүх номуудыг наваачиж жагаад олноор нь шатаасан байдаг. Тэгээд энэ үед Goebbels өөрөө юу хэлсэн бэ гэвэл самуун үзэл сурталаас ангид шинэ 90 цаг өнөөдрөөс эхэлж байна хэмээх гал цагтаа илтгэл тавьж байсан. Энэ үйл явдлын талаар Индиана Джонсээр гардаг. Яг төв талбай дээр аваачаад ном шатаагаад яг зөв Индиана Джонс тэнтөрж явж байгаад Хитлертэй тааралцдаг байхгүй. Тэгэхэд дэвтрээ барьцсан явжсэн чинь Хитлер тэрийг андуураад гар үсгээ зураг буцаагаад тийм шүү дээ. Хөгжилтэй. Тийм Джонс гоё гэнэ шүү. Уул нь Индиана Джонс төгсөл дээр ч нөгөө нацистууд нь бас хайлаж шатаад дууссан шүү дээ. За суртал ухуулга зөвхөн одоо нөгөө устгах, төрөмгийлэх, айлгах замаар явж болохгүй юм байна гэдэг бол энэ Goebbels бас мэдчихэж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо уламжлалт янз бүрийн баяр арга хэмжээг нацист хэв шинжтэй болгож байгаа. Одоо тэрүүгээрээ германчуудын сэтгэлийг татах арга хэмжээ авч эхэлж гэсэн үг шүү дээ. Тэгээд 5 дугаар сарын 1-нд олон улсын ажилчдын баяр гэж тэмдэглэдэг байсан. Тэгээд тэрийг нь Германы ажил хөдөлмөрийн хүндэтгэх үндэсний нацист баяр болгож хуургаж байгаа. Одоо олон улсын баярыг аваад шууд нацист нэр тавиал за манай баяр шүү гэдэг болгочихж штэ. Тэгээд Хитлер энэ өдөр одоо ажилчид ба ажил олгогчдын хооронд үндэсний эв нэгдлийн талаар маш гоё илтгэл тавьсан байдаг. Тэгсэн мөртлөө шууд маргааш нь бүх төрлийн үйлдвэрийн эвлэлийг хориглож байгаа. Тэгээд дарганыг нь баривчлаад оронд нь нацист удирдлагын доор ажилладаг Германы
хөдөлмөрийн фронт хэмээх байгууллагыг үүсгэж байна. Нэг янзын ард иргэдээ ив хамт байв шүү тий. Ард түмний ялалт гэж ухуулга явуулснаа. Шууд маргааш нь эсрэгээрээ за одоо та нар зайлцах хэрэггүй юм байна гэж шууд нацист дарангуул явуулж байгаа гэсэн үг. Тэгээд кино салбар гэснээс одоо тухайн үед бол Герман дэлхийд даяар одоо Германы кино үйлдвэрээр алдартай байсан. Гэтэл Goebbels эрх мэдэл авсныхаа дараа шууд нөгөө зохиолч, найруулагч, жүжигчид бүгд Райхийн кино танхимд бүртгүүлж уран бүтээлээ хийдэг болж байгаа. Тэгээ энэ үед одоо ямар кинонод гаргаж ирсэн бэ гэвэл жүүдүүдийг ад чөтгөр мэт харуулсан баримтат кино гаргаж ийн. Тэгээ Хитлерийг шинэ 90 үеийн бурхан битээр харуулсан кинодыг гаргаж байсан байгаа гэдэг юм. Тэгээ энэ чинь бас одоо уянгын инэдмийн адал явдалд ямар ч кино Германд үйлдвэрлэж байвал нэг янзын цаагаараа одоо нөгөө шүтэж нацистыг хуулгаа явуулж байгаа тийм кинод гаргаад байгаа. За тэгээд Goebbels иргэдийг маш сайн чагнадаг байсан. Одоо бидний өмнө цус дарангуулагч ярьж ирсэн бол дандаа иргэдээ хянахнууд дарангуулагч нарын хийдэг нэг үйлдэл нь байдаг. Ардын сэтгэл санаа ямар байгаа талаар дандаа тайлан явуулдаг байсан. Тайлан гаргадаг байсан суртлах болгон яамд. Тэгээд нацист засгийн тэргүүн зэргийн дайсан бол мэдээж жүүдүүд байсан байгаа даа шүү дээ. Тэгээд энэ жүүдүүдийг үзий ядах нь бол энэ нацист Германы гол баг нь байсан гэж шалтгаан хэлсэн байдаг. Тэгээд одоо дэлхийн 1-р дайнд Герман ялагдаж готрон доройтсон их хямрал нүүрсэн гэд бүх юмд жүүдүүдийг бургадж байсан байгаа гэдэг. Харин жүүдүүд энэ үед Германы бараг 1% хүрэхгүй хөвийг эзэлж исэн байгаа байхгүй тий. Зүгээр л золигт гаргаж исэн хүмүүс байгаа даа. Тэгээд 1938 оны 11-р сарын 7-нд нэгэн шийдвэрлэх үйл явдал боллоо. Гэр бүлийг нь Германаас хөөж гаргасан хорсож зансан нэгэн жүүд ир Германы дипломатын амийг нь хөнөөлөө. За энэ нь бол одоо шууд Goebbels-ийн хувьд жүүдүүдийг буруутгах тий хүчирхийлэх нэг шалтгаан боломж гарч ирж байна. Тэгээд шууд 2 хоногийн дараа нөгөө Хитлерийн шар айрагны танхимын бослогын ойн баяр болох өдөр шууд илтгэл тавьсан. Энэ илтгэл дээр юу гэж хэлсэн бэ гэвэл жүүдийн эсрэг аливаа арга хэмжээг намаас зохион байгуулах шаардлагагүй гэж фюрер шийдсэн байна. Нэгэнт аянда бий болж буй тэмцэлд төвөг сад болох ёсгүй гэж хэлсэн. За та нар одоо бид нар жүүдүүдийг одоо яаж ч болно гэсэн илтгэл тавьж байгаа байхгүй юу. За тэр мессежийг сонсон иргэдэн бүгдээрээ за одоо арга хэмжээ авъя гэд тэр шөннөөсөө эхлээд жүүд сүм, жүүд айл, дэлгэр хоршоо цонхыг нь хаглаад тэг хаалгыг нэвлж ид хөрөнгийг нь бүгднийг дээрэмсэн. Тэгэд эцдийг нь зодох, яргалах тийм арга хэмжээнд авч байгаа байхгүй юу. Тэгээ энэ шүнийг хагархай шилний үдэр гэж нэрлэдэг. Тэгээ энэ шүн одоо 250 сүмийг шатаасан байна. 90 жүүд амнасаа алдсан. Тэгээ 30 мянган жүүд баригдаж хөдөлмөрийн лагер руу ачигдсан байна. За тэгээд 1939 онд Хитлер Райхстагт илтгэл тавихдаа дахиад дэлхийн дайн дэгдвэл Европ дахь жүүд угсаатан устж үгүй болно гэж геноцид үйлдэнэ гэдгээ шууд ил дод хэлсэн байгаа байхгүй. Чи одоо бүр дэлхийн 2 дугаар дан эхлэхээс өмнө шүү дээ. Энэ тухайн үедээ одоо хүмүүс энийг сонсчаа за нэг жоохон том л дуурж байгаа баха гэж боддог байсан байх. Тэ тэгтэл одоо бид нар 2026 онд энэ бол одоо зөвхөн том дуурсан хоосон үйлдэл биш байсан. Жинхэнэ боддоор аимшигт геноцид болсныг мэдж байгаа. За тэгээд 1939 онд дэлхийн 2 дугаар дан эхлэхэд жүүдүүдийг тусгаарлах албатан гарах бодлого нь системжилсэн байсан шууд масс аллах болж хуурж исэн. Энэ бүх ажиллагаанд одоо Goebbels эхлэлээс нь хойш дуустал нь одоо бүр 2 нүүргүү тий шууд 100% орсон байдаг. Тэгээд энэ дээр нөгөө Бэлзэг, Собибор, Аушвиц зэрэг хядлагын газруудыг байгуулахыг нь маш их дэмждэг байсан. Тэгээд 1942 оны 3 дугаар сарын 27 гэсэн огнотой тэмдэглэл дээрээ юу гэж бичсэн бэ гэвэл жүүдүүдийн 60%-ийг нь усталд оруулах хэрэгтэй. 40%-аар хар бор ажил хийлгэж болно гэж бичиж байгаа байхгүй тий. Энэ одоо тэднийг өсгөж, яргалж, алж хядаж байсан тэр бүхнийг нь за энэ жүүдүүд чинь чухам хүртэх ёстойгоо хүртэж байна л гэж боддог байсан юм билээ. Тэр нэг хямралын үеэр чи нэлийн л зовлон өгсөн юм шиг байгаа маань Германод. Тэгсэн. Тэгээ тэрнээсээ болол гэж шиг бол. Манай нөгөө ивент итгэж явъя ярих гоо. За тийм. За өнөөдрийн дугаарыг маань чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивент итгэж байгаа. За Linus Med компани маань одоо оруулж ирдэг. За амин дэмээр баялаг өвөл урайнд дор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд
ашигтай бактери, эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн бикутан хүүхдийн витаминыг санал болгож байгаа юм байна. За хүүхдэд ялангуяа нирач гэдэг юм уу те одоо жоохон том ичтэй юу гэж нэрлэдэг юм бол. За нэраагаас жоохон том эдгээр хүүхдүүд маань энэ витаминууд маш хэрэгтэй юм байна. Тийм. Манай дүү ингээд багасаа ингээд витамин уудаг гэсэн байхгүй. Тэгэхэд одоо шал өөр. Ханаад интернет тусаад бүр ингээд мяарахгүй зүгээр яг ингээд бүр яг ирүүлж ирэх хүүхчиг байгаад байгаа байхгүй. Тэр хүүхч ялгаагүй нутаан дундалттай өсөж том болж байгаа хүүхд шүү дээ. Тэнгүү тийм витамин уудаггүй хүүхдүүд болохоор хажууд нь ханаад хүрээд ингээд мяарчаад байна гэд бид тэр мяарсан хүмүүстэй энэ витаминыг өгөөд үзье. Тэгэхээр гайгүй юм шүү гэд би зөвлөдөг байсан байхгүй. Тэнгүүд нэрэл тийм витамин уусан хүүхдүүд нэрэл ирүүлж ирэх бүр шал өөр байдаг юм билээ. За тэгэхээр Lenus Med-ийнх маань ийм гоё одоо 4 төрлийн найрлагатай 4 төрлийн бикутан гэдэг хүүхдийн витаминыг оруулж ирж байгаа юм байна. За Health Point юм уу? Health Point. Health Point юм байна. За мөн Health Point болон бүх эмийн сангуудаар худлаалагдж байгаа юм байна. За энэ витамины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 83 5191 дугаарын утсаар холбогдож болно. За мөн Alkaloid Mongolia гэдэг Facebook-ийн хуудас байгаа. За ийшээ ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байна. За баярлалаа. Баярлалаа. За 1939 оны 9 сард нацист Герман Польшд халдан давталж дэлхийн 2 дугаар дайн албан ёсоор эхэллээ. За Хитлерт ямар үүрэг байсан бэ гэвэл шууд дайсныг дарж газар нутаг эзлэх үүрэгтэй байсан бол Геббельс харин одоо эзэлсэн газар нутаг дотоодын иргэдээ үзэл хандлагыг нацийн засагт нааштай байлгах үүрэгтэй байсан байгаа. Гэгэрүүлэх шүү. Тийм гэгэрүүлэх тий. Тэгээд хамгийн гол нь одоо энэ дайныг иргэдэд зөвтгөн таниулах үүрэгтэй ажиллаж байгаа байхгүй юу? Одоо нэг янзын дайн гэдэг чинь бас иргэд маш их хүн дээр нөлөөлнө. Гэхдээ энэ дайн чинь одоо маш чухал дайн шүү тий. Бидний хамгийн чухал дайн шүү гэж итгэлж байгаа. За тэгээд Польшийг хэдхэн 7 хоногийн дотор эзэллээ. Тэгээд 1940 онд Франц ялагдлаа. Тэгээд 1941 он гэхэд Германы арим Европын ихэнх газрыг бол эзэлсэн байгаад байгаа. Тэгээд энэ үед бол үзэл суртлын хүчрэг машинаа ашиглахад маш их амархан байсан гэж хэлж болно тий. Одоо манай цэргүүд бол ялагдашгүй суу бэлгтэн тий. Герман бол Европыг эзлэх тавилантай улс гэж цацж байгаа байхгүй юу. Тэгээд дайны эхний 2 жил бол маш их сайн мэдээ иржсэн учраас одоо хүмүүсийн тархийг угаахад маш их амархан цаг үе байсан. За тэгээд нэг германчуудаа бол ингэж гоё аз жаргалтай байлгаад байгаа тийм хүмүүсийн тархийг угааж байна. Гэхдээ эзэлсэн улсуудаа яаж одоо 50 байхгүй гэсэн бол одоо бас л ялгаагүй өөрийнхөө Германд идэвхжүүлсэн аргуудаа энэ эзэлсэн улсуудаа идэвхжүүлдэг байгаа байхгүй тийм. Одоо Праг, Варшав, Парис, Осло хотуудыг эзэлчихэд Геббельс тухайн улсын радио станц хэвлэлийн редакцуудыг бүрэн өөрийнхөө мэдэлд аваад шууд нацист сурталчилга ухаалгыг тэр улсуудын хэллэвэнд орчуулад цацаж эхэлж байгаа. Тэрийг нь хүмүүс чинь сонсчаа за магадгүй Германы харийн дор амьдрах чинь бас боломжийн байж магадгүй штэ гэж бас тархин угаагдсан байдаг. Тийм байна тий. Герман ялж байгаа цагт сурталчилга ухааллыг одоо ангиро саксуу шинжтэй байх нь бол тодорхой байна. Гэхдээ 1941 оны сүүлээс эхлээд Германы зөвлөлт холбоот улс дахь аян дайн жоохон аргаж эхэлж штэ. Тэгээд мөн Япончууд нөгөө Pearl Harbor-ыг бөмбөгцсөний дараа Америк нэгдсэн улс дэлхийн 2 дугаар дайнд ороод энэ дайн бас нөгөө тийшээ эргэж эхэлсэн байдаг тийм. Герман айлуудад одоо маш их олноороо нас барсан цэргийн мэдээлэл нь ирж эхэлж байгаа. Тэнгүүд хүмүүс ч манай хүү те дайнд алагдсан байж та гэж жоохон гоцролд орж байна. Эдийн засаг жоохон хэцүүдэж эхэлж байна. Одоо хүнс ногоо байхгүй болж эхэлж байгаа байхгүй. Энэ үед одоо Геббельсийн сурталчилга ухаалга маш их хүнд болж хатуу болж эхэлж байгаа. Одоо амар хялбар өдрүүд нь дуусч штэ. Тэгээд тэр тэмдэглэлдээ ард иргэд дайнд туйлдж байгаа тухай тэдний сэтгэлийг хатжуулах шаардлагатай гэж бичсэн байдаг. Тэгээд 1942 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжигч нь Британий эзэн хааны нисэх хүчин Кёлн хотыг мянган бөмбөгчийн онгоцоор талхалж 20 мянган иргэний амийг өнөөхөд Германы жирийн иргэд анх удаадаа энэ дайныг ясандаа мэдэрсэн байна. Анх удаа дайны халууныг мэдэрч байгаа юм байна. Тэрнээс шүүл чинь Европын бусад оронд л байлдаад байгаа шүү дээ. Германы одоо гүнд нь юм болохгүйгээр тий. За энэ дайн ч одоо Францд болоод байна, Польшд болоод байна гэж бодож исэн бол нэг өдөр дээгүүр нь онгоц хөрж ирэл бөмбөгдөд эхлэнгүүт за энэ чи одоо надаа нөлөөлж байгаа. Миний бас асуудал юм байна штэ гэдгийг шууд мэдэрч эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд тэр
өвөлдөө бас одоо нөгөө Дорнод фронтод Германы 6 дугаар айрам Сталинградад зөвлөлтийн улаан айрамд бүслэгдэж одоо нэг бол бууж өгөх эсвэл нэг бол үхэх гэсэн нөхцөл байдалд хүрч байгаа байхгүй юу. Энэ нөхцөл байдалд Геббельс шууд суртал ахуулга өнгө хаясаа өөрчилж эхэлж байгаа. Тэ. Золиос арин үүрэг нугаршгүй гам мэт хатан зоригийг талаар их ярьж байна. Тэгээд ингэж хуулга хэлж ирсэн юм. Цаашид илүү их зовлон бэрхшээл хүлээж байгаа. Энэ нь эцэстээ айрын үндэснийг хатамжилж үндэсний сэтгэхүйг цэвэр төгөлдөр болгоно гэж байгаа байхгүй. Тэгэхээр за энэ хүмүүс бол баг өөхөх нь тодорхой болчихж байна. Гэхдээ өөхөхдөө та нар ийм гоё юмны төлөө өгч байгаа шүү те. Айрын үндэсний төлөө өгч байгаа шүү гэдэг битгий мартаарай гэж хуулга явуулж байна. Тэгээд энэ үед total Krieg гэж ойлголтыг ярьж эхэлж байгаа. Total Krieg гэдэг нь одоо бүрэн дайн гэсэн үг. Одоо бүрэн дайн ямар утгатай гэвэл одоо энэ Герман улс оршин тогтнох бол бид нар бүгдээрээ тий би чи хүүхдүүд эмэгтэйчүүд хөгшин эмээ өвөө нар энэ дайнд бүгдээрээ 100% оролцох ёстой байна гэсэн юмыг ярьж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэд 1943 онд Германы 6 дугаар айрам Сталинградад бууж өгөхөд олон 10,000 цэрэг алгадж олзогдоход Геббельсийн хувьд Остл ухалгын хамгийн хүнд цаг үе эхэлж байна. За тэгээд ингээд Хитлер Геббельс хоёр ярьж эхэлж байгаа зөвлөлтөд ялагдлыг үндэсний ухамсарын сэрэлт болгохоор шийдэж байна. За тэр нь юу гэж хэлсэн бэ гэвэл энэ нь хэдийгээр эмнэлтэд боловч бааtарлаг золиос байсан ба чухам одоо л Герман улс дайнд өөрийгөө бүрэн зориулах ёстой гэсэн өгүүлэмж бий болгож байна. За энэ хүмүүс амнасаа алтлаа. Гэхдээ энэ яагаад болж байна гэхээр бид нар энэ дайнд хангалттай ороогүй байна тий. Энэ бүрэн дайн гэж эхлүүлж ижил бид нар одоо энэ дайныг ялна гэсэн хулгай дандаа л явуулаад байгаа байхгүй. Эцэж за энэ хэрэггүй байсан юм уу одоо өөртөө итгэлгүй харагдаж болохгүй цаг үе байгаад байгаа байхгүй. За тэгээд энэ үед Геббельсийн хамгийн алдартай илтгэл тавигдсан байдаг. 1943 оны 2 дугаар сарын 18-нд Берлинд тавьсан илтгэл байд юм аа. За тэгээд энэ илтгэлээ тавихтаа одоо намын бүх үнэнч идэвхтнүүд одоо Ахмад дайчид иргэдийн бүгдийг нь цуглуулan төсийг нь хөргөж жоод ийм асуултууд асуусан. Та бүхэн бүрэн дайныг хүсэж байна уу? Шаардлагатай бол бидний одоогор төсөөлж чадхаас ч илүү өргөн цар хүрээтэй ялгуусан дайныг хүсэж байна уу? Хүмүүсээс асууж байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо тэнцээ цугалсан маш олон хүмүүс ч бүгдээрээ сайхан уухайлж ийн алгаад тагч ийн тэгнэ Герман мандтугай гээл гашраад эхэлж байгаа байхгүй юу тий. Бүрэн дайн бол хамгийн богино дайн гэсэн лозунтай даавга ханд үртэл ингээд дэлгэн харуулж байсан. За тэгээд Герман улс бүхлээрээ нэг янзын энэ бүрэн дайндаа бэлтгэхэр болж байна. Ягаад гэвэл энэ бүрэн дайндаа бэлтгэхгүй бол Герман энэ дайнд ялагдана. Тэ дайнд ялагдах юм бол энэ цаанд байгаа болшевикууд хурж ирээд бидний бүгднгийн тулгааг нь тастнаа авчнаа тий энэ Европт байдаг нууц жүүдүүдийн холбоо биднийг устгах шүү гэсэн бүр айцтай амьдарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгэд энээсээ бүх дэлгүүр хоршоог хааж бизнесүүдийг хаажгаад тэнцээ ажиллаж исэн ажилчид ахлах захирлуудын бүгднийг үйлдвэрлэжилт хамааруулж эхэлж байгаа. Энд нь бас залуучууд эмэгтэйчүүд бүгдээрээ оролцсон байдаг. За тэгээд 1944 оны 6 дугаар сард холбоотнууд Нормандд газардаж дорн зүгээс зөвлөлтийн цэрэг улам бүр ойрсноор нацистууд хайчингалд хяргуулж эхэлж байна. 7 сарын 20-нд хэдэн офицер алдарт Валкири ажиллагааг явуулж ирсэн. За энэ Валкири ажиллагаа юу байсан бэ гэвэл хэдэн офицерд нийлж ягаад Хитлерийг алах гэж оролдсон байдаг. За энэ амжилтгүй болсон боловч Хитлер эндээс ямар жишээ авсан бэ гэвэл за миний харианд байгаа хүмүүс одоо намайг алах гэж оролдож байна. Тийм учраас одоо энэ Геббельс шиг жинхэнэ үнэнч хүмүүс л хэрэгтэй байна гэсэн шийдвэр гаргасан байдаг. Тэгэд одоо улс дотроо маш их цэвэрлэгээ явуулж ирсэн. За одоо зөвхөн үнэнч хүмүүсээ өөрийнхөө хариандаа үлдээнэ гэсэн байт юм аа. За Хитлер бол одоо дайныхаа эцэстээ ялагдхаа мэдчихсэн. Тэгээ мэдснийхаа дараа бол шууд амиа орлсон байдаг. За амиа хорлохоос өмнө Геббельс энэ дайныхаа бүх эрх мэдлийг шилжүүлэн гардалсан байдаг. Тэгээд за намайг өгсөний дараагийн канцлер бол Геббельс шүү гэж үлдээсэн байна. За тэгээд Геббельс энэчнээс ямар арга хэмжээ авч ирсэн бэ гэвэл уул нь бол энэ дайнд бууж өгөх гэж оролцсон байдیں۔
Тэгээд нөгөө зөвлөлтийн генерал Василий Чуковтай бууж өгөх тохироо хийх гэж оролцсон боловч тэр нөгөө Василий Чуков нь бууж өгөхгүй те. Ямар ч тохироо хийхгүй. Зүгээр л чимээгөө бууж өгөөд одоо танд ялагдал гэсэн шаардлага тавьж байгаа байхгүй юу. Тэгэд одоо ингээд 3 дугаар райх оршин тогтнох ердөө 24 цагийн хугацаа үлдсэн байгаа даа. Тэгэд Йосеф Геббельс эхнэр Магда Геббельсийн хамт эцсийн аимшигт шийдвэр гаргасан байдаг. 5 сарын 1-ний өглөө 12 настай Хельга, 11 настай Хилд, 9 настай Хелмут, 8 настай Холдин, 6 настай Хелдвиг, 4 настай Хайдрун нарт ээсэсийн нэгэмж хүчтэй нойрсолагч өгч унтууллаа. Тэгэд Магда цyanide капсул задлж амруунд хийснээр 6 хүүхдээ бүх нойронд нь үхэлсэн байдаг. За энэнийхээ дараа Йосеф Магда 2 оройн 8 цагийн үед Райх канцлын ордны цэцэрлэгт мөн 47 настайдаа амиа хорлжээ. Тэр хүүхдүүдтэй харамсалтай. Харин тийм тэгээд энэний одоо хамгийн аимшигтай гэх юм бол энэ нөгөө 12 настай Хельга гэдэг охин байгаа шүү дээ. Тэрнийх нь биен дээр нь маш их нүүр нь хөхөрцөн олдсон. Энэ юу үзүүлж байна гэвэл энэ хүүхэд нь одоо унтахыг хүсээгүй те эсэргүүцэж жагаад бүр цодулж жагаад унтулсан байт юм билээ. Гэтэ аав ээж нь ийм ээж нь ч баг. Аав нь одоо ийм дарангуулагч те ийм нүгэл үлдсэн хүн шүү дээ. Тэгээ ийм хүний хүүхдүүд цаашаа явлаа гэхэд бас ямар ч иргэдэг үйл ажилласан бэлээ мэдэхгүй л дээ. Тийм. Гэхдээ л одоо ийм бага насны хүүхдүүдээ ингэж одоо амин яана гэдэг бас одоо бодохтой аим шигтэл санагдаж байна. Тийм. Бүр 4 настай жоохон хүүхэд байгаа байхгүй тийм. Гэхдээ одоо энэ нөгөө ихнэр нь Магда бол нэг цагтл үлдээсэн юм бэлээ. Өөрийнхөө анхны нөхрөөс гарсан хүүхдэд за энэ манай нацист одоо эзэн гүрэн унжина. Энээс цаашаа амьдраад ах ямар ч шалтгаан алга. Би хүүхдүүдээ ах дүүнэрийг аваад явлаа шүү гэсэн захиулдсан байт юм билээ. Амжигтай. За баярлалаа оноо. Баярлалаа. Яа, гэтэл амар төвхөө шүү. Бит хоёрын нэр чинь Хитлерийн зөв мөрөн дээр өчтгөр шүү дээ тийм. Цаана байсан одоо тэр юу гэдгийг ямар арга хэмжээ авах уу гэдгийг бас цаанаас нь зөвлөж ийсэн бас нэг л балер амтны тухай ярьлаа л та нэг баярлалаа тахаж. За өнөөдрийн дугаарыг маань чанарыг танд авчирна хүүхэд бидний яриадүй Bikutan Kids болон эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H.C-ийн маань ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрсэн. За оноо дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.